Ажиллаж байгаа энэ хүмүүсийг бол харахад бол ингээд сэтгэл бол хүрхгүй л. Дайлгын гадаад явдлын гадаад иргэн сайдын хувьд бол гадаад харилцааны яам нар их ирдэг байсан л та. Тэгээ би уулзгаад л уулзч дийлээгүй. Тэр сони хэвлэлээр гарсан юм нь үнэн байдгийн бэл тэр нөхөр одоо үнэхээр буруутай этгээд байна шүү дээ. Өөрийнхөө одоо хувийн компаниараа дамжуулж жил бүр 3.7 тэрбум төгрөг хурдаад зарчижсэн гэдэг баримт гараад байна. Үүн дээр та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. өөрийнхөө нэг ажиллаж байсан мөнхийн үсэг компани тэр ойролцоо хүмүүсээр компаниудаа маш их тийм тендер авч өгсөн гэсэн хэл амд ороод байгаа юм шүү дээ. Тэр бол олонний үг ордтой л байгаа шүү дээ мэдээж. Тэр оргүй байсан бол тэгэхгүй ер нь би энэ дээр байгаа энэ ардын намын ажиллаж байгаа энэ хүмүүсийг бол харахад бол ингээд сэтгэл бол хүрхгүй л. Сайдуудын байж байгаа. Дайлгын гадаад явдлын гадаад иргэн сайдын хувьд бол сэтгэл үнэхээр хүрхгүй байдаг. Хүмилт байж дээ ямар ард түмэн чинь тэнэг хүмүүс биш шүү дээ. Бистэг хичнээн ядарсан ч гэсэн олон жил зов зүдэрч байгаа ч гэсэн хин яаж ажиллаж байгаа. Улс орны байдал шал өөр л болох хэрэгтэй. Ард түмний амьдрал өөр л болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй байгаа үстэй. Тэгэхээр үнэндээ энэ бол хэцүү. Үнэндээ хүмүүсийн нүдэн дээр ил байгаа асуудал. Би одоо яг нэг коронавигийн үе шүү дээ. Тэрүүгээс бас яг энэ гадаад харилцааны яам нар их ирдэг байсан л та. Тэгээ би уулзгаад л уулзч дийлээгүй. Тийм явж л дээ дүүн дээр явж исэн. Би харж ижээ. Гэхдээ би Баццгийг яг тийм үнч яг ард түмнийхээ төлөө гэж би бодохгүй байна. Ямар ч гэсэн гадаадд байгаа иргэдийнхэн төлөө л санаа тавьдаггүй юм билээ. Надад бол яг энэ улс төрийн иймэрхүү хүмүүс шудраг санагдахгүй мэдээж ойлгомжтой. Яг тэгэхээр бидний л ирэх юм бол одоо нөгөө хүртэх ёстой одоо юу л эдгээр чинь ингээ хэрэглээд хувьдаа ашиглаад байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас л надад шудраг санагдахгүй. Хувь хүн тал нь бол уг нь гайгүй гэж дүгндэг байсан. Улс төрчийн хувьд яг иймэрхүү асуудал дээр нь бол эсрэг байр суурьтай тийм л. Тэр сони хэвлэлээр гарсан юм нь үнэн байдгийн бэл тэр нөхөр одоо үнэхээр буруутай этгээд байна шүү дээ. Тийм учраас одоо тэрний алуун тушаал тэрний юу ерөөсөө ямар ч бодлоо байхгүй шүү дээ. Хуулийн өмнө бүгд тэгш хэрэгтэй байж шүү дээ. Хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Хүлээлгэх хэрэгтэй шүү дээ. Тэр хариуцсан байгууллагууд нь яатсан. Тэр авилгатай тэмцэх газар тэр шүүх прокурор тэр амьтад одоо энэ бүх юмыг илрүүлээд ийм байна, тийм байна. Энэ буруутай гэж байхад шалгах хэрэгтэй шүү дээ. Баццыг ер нь анх одоо ерөнхийлөгчд үнэ бас нэг казаныгийн хэрэгээр нэг ял шийтгэл аваад тэгэл үзсэн шүү дээ. Тэгээ тийм хүн тэгээд энэ олон жилийн уршиг байгаа болохоор Баццыг бол эсэргүүцэж байгаа. Ер нь ажиллаа өгөөл чалгуулаад тэр нэг хин амар байсгал ингээл миний дүүн ажиллаагүй шалгуул гэдэг шиг л өөрийн бас ажиллаагүй шалгуулаа л гэж хэлмээр байна. Баццыг бол ноо их байгаа. Ер нь харьцан өдөр бүх юм нь ил болгоод гаргаал тавьсан шүү дээ. Бүгдээр хичээл гаргасан. Хин Батүлэгчл гаргасан. Тэгээд тэрнийгээ ерөөс өөрөө тэгээд хүлэмжшүрдгүү хэвлийн компанид бол маш их тендер мендер авсан. Тэр бол буруу. Тэр их мөнгийг одоо тэтгэвэр маань ингээл одоо сууж байгаа чинь биднийхээ бас хэдэн дөрөв нэмэгдчихвэл хэрэгтэй л аахгүй. Тэгээд тэр цаасны компани тийм юмыг бол би бол үнэндээ шударга бас байна л гэж бодож байна.